Сайн уу? Монголоор гейм подкаст мөнгөн галбар хоёр байна. Сайн байна уу? За, оны сүүлийн подкаст битэр бичгээд сууж байна. Тэгээд жирийн подкастууд бол битэр тухайн сард болсон видео тоглоомын онцлог үйл явдлууд тэгээд нээлттэйсэн тоглоомыг яриад явдаг байгаа. Гэхдээ оны сүүлийн подкаст учраас битэр Golden Joystick Awards, Game Awards тэгээд том шагнал хүртсэн тоглоомуудын талаар яриад тэгээд өнгөрсөн жил ер нь юу тоглоо, юу сэтгэл төлдөг гэдгийг яриад, эх жилээс юу хүлээж ийн гэдгийг яриад энэ тусгай дугаар бол болно гэж бодож байна. За Golden Joystick Awards тэгээд Game Awards гээд хоёр шагнал гардуулах шалгаруулалтууд байгаа л та. Тэгээд Golden Joystick нь болохоор хүмүүсээс санал авдаг. За Game Awards нь болохоор нөгөө энэ видео тоглоомын зах зээлийн том компаниуд тэгээд мэргэжлийн шүүмжлэгч сэтгүүлч энэ оролцдог учраас арай нэг юм аль бие усны байдалтай явдаг. За Golden Joystick-ээс хоёлаа эхлэе. За тэгээ. За Golden Joystick Awards болохоор энэ бүр 83 оноос хойш явж байгаа юм билий бүр 35 жил болж байгаа гэсэн үг. Тэгээд анх англид эхэлсэн. Одоо болохоор интернет дээр ингээд нээлттэй байдлаар санал хураалт явуулаад хамгийн олон санал авсууд ингээд номинацуудаараа шалгараад явд юм билээ. За энэ оны ялгчлалын тухай ярил л да. Тэгэхээр Best Storytelling буюу хамгийн шилдэг түүх адал явдалтай гэдгээр God of War шалгарсан байна. Sony-гийн тоглоом тэр энэ подкастаар ч гэсэн ярьж исэн. Энэ Sony-гийн тоглоомууд чи ер нь нэг storytelling-ууд гайгүй л яваад гэх шиг байна тий. Horizon Zero Dawn чинь Xbox дээр л Баггүй бас PlayStation 4 exclusive тоглоом. Тийм. Тэгэл нөгөө Last of Us гэл баг бүгдээрээ сонссон биз. Uncharted энэ төр гэдэг юм interactive storytelling-ууд бол Sony илүү яваад гэх шиг байна. Тэгээд сүүлд Microsoft-ийн хийж байгаа компани худалдаа авалтуудыг хараад их бас энэ дээр PlayStation-тэй ялангуяа өрсөлдөх гээд байгаа нь бол харагдчихсан. За дараагийн ангил Best Competitive Game буюу одоо шилдэг өрсөлдөөнд тоглоом энэ ч нөгөө хүмүүс хоорондоо холбогдож өрсөлдөг тоглоомод явж байгаа. Энэ ч болохоор Fortnite авсан байсан. Яарахгүй Fortnite юм уу эсвэл PUBG л авах байсан байх л тийм ээ. Тэгээд Overwatch бас нэлээд хүчтэй орж ирж байгаа шиг байсан шүү дээ. Гэхдээ Fortnite бол ялтчгүй Хойд Америкийг тэр чигтэн эзлээд Европ тэгээ Аз руу хүртэл орж ирсэн. Гэхдээ Азад бол мэдээж PUBG илүү хүчтэй байсан л да. Европ Хойд Америк тэрийг бол Fortnite тэр чигтэн эзэлсэн гэж хэлж болно. Тэгээд Fortnite-ийн амжилтын нууц нь болохоор нөгөө casual тоглодог хүмүүс байна л да. Зүгээр ингээд Steam дээр юмнууд худалдаж аваад sale хүлээгээд эсвэл энэ тоглоомын түүх нь гоё гэж биш. Зүгээр л жоохон цаг олдохоор нэг цаг ч юм уу суух боломжтой тэрүүгээр тоглодог хүмүүсийг татаж чадсанаар илүү давуу талтай болсон байгаа шүү дээ. Тэгээд үнэгүй тоглоом байсан. Тэгээд модонд ороодс нөгөө Battle Royale ганцаараа амьддаг гэж бос хүмүүсийг алдаг энэ тоглоомын төрөл бас модонд орсон байсан. Тэгээд тоглолт сурахад их амархан тэгээд тийм болохоор нөгөө бага насны хүүхдүүд тэгээ нэг цаг зарцуулж тоглох хүмүүсийг нэлийн татсан байгаа. Тийм тэгээ үнэгүй гэдэг нь бас хамгийн том давуу тал нь болсон баг тийм. Тэгээд бүр амар олон тоглогч үрээд энэ Epic Games чинь тусдаа Steam шиг, Origin шиг өөрийн юм нэг тоглоом зардаг платформтой болно гэд тэн дээр нөгөө Subnautica гэдэг нөгөө шумбдаг дажгүй open world тоглоомтыг үнэгүй гэж мөгд бас өрсөлдөд үзээлэх шиг байна. Тийм. Epic Games ч бас нэг өөр multiplayer open arena shooter тоглоомынхоо бүр хөгжүүлэлтийн зогсоогоод тэгээд тэр багийг Fortnite-ийг цаашд нь үргэлжлүүлээ хөгжүүлэхэд ашиглаж байгаа гэсэн мэдээ хүртэл явж ирсэн. Ишээ бол хамаг хүчээ хайж байгаа нь ойлгомжтой. Харин Titanч ингээд бас дахиад лаунчер татчих байгаа нөхөр нэг жоохон ядаргаатай. За Best Cooperative Game буюу хамтарч холбогдож тоглодог шилдэг тоглоомор нь Monster Hunter World шалгарсан байна. Capcom гэхээр Япон тоглоом тэгээд нөгөө том сэлэм маш том мангаснууд агнаад яваад гаргажсэн. Амар сүртэй тоглоом Fortnite Monster Hunter те. Би нөгөө хуучныг нь V дээр нэг удаа тоглож үзчихсэн. World-ыг үзсэн л дээ. Яг тэрэн шиг тэгсэн мөртлөө график нь илүү сайн. Тэгээд ертөнцийн нь илүү том, сонголтууд нь илүү өргөн болцсон байлээ. Би яг V дээр интернетээр холбогдохгүй ганцаараа тоглож явах хүртэл гоё тоглоом байсан л да. Тийм E3 дээр харж байгаа чинь нэг Final Fantasy энэ Япон тоглоомоор амар том зэвсэгтэй яваад байдаг шүү дээ. Яг тийм дөрүүд хэрэглүүд нь аваачаад ингээд Pacific Rim ч юм уу Godzilla-гийн мангасуудыг агентхайл яваад байгаа шиг харагдчихсан. Тэгээд тоглоом нээлттэйсний дараа нэг optimization энэ асуудал их байна. Супер компьютер амар гацж जैन гэсэн юм бол явагдаад байсан. Гэтэ харахад бол зэвүүл тоглоом шаргадаад лээ. Найзуудаараа цавтаа тоглоход үнэхээр сонирхолтой юм шиг. Харин яг нөгөө тактикийн чанартай мангасуудыг нийлж энэ төр алдаг. За шилдэг инди тоглоомор Dead Cells гээд жижигхэн нэг анзаарахгүй өнгөрсөн тоглоом байна л да. Хажуунаас нь харж явдаг. Тэгээд иж сэлэм мэлэмтийн нэг тулаантай л
side scroller тоглоом байсан. Pixelated side scroller тий. Энэ жил тийм тоглоом их гарсан юм байл шүү дээ. Dead Cells геймплейг үзчихсэн чинь амар хурдан. Тэгээд зэвсгүүдийн сонголт ихтэй. Тэгээд magic одоо юу гэдэг ашиглах юм маш ихтэй. Тийм жоохон RPG ч юм шиг тиймэрхүү төрлийн тоглоом байлаа. Тэгээд би тэр нөгөө Steam дээр тайлбарыг уншижсэн чинь үхчих юм бол дахиж эхэлнэ. Checkpoint байхгүй гэж бичсэн байсан л та. Харин яг нэг ийм төрлийн тоглоом сонирхдаг хүмүүсийн нэг яах гэж тоглоод байгаа юм бэ гэмээр юм нэг хүнд бэрхшээлүүдийг л давах сонирхолтой байдэн шиг. Тэгээ нөгөө үхэл дахиж эхэлдэг нөгөө сурдаг тий тоглоомноос суралцж давдаг тийм төрлийн тоглоом гэж ойлгосон би бол. За Still Playing Award гэдэг одоо болтол тоглож байгаа бид бүхний хайртай одоо хуучны тоглоом гэсэн англи юм шиг байгаа. Энд ч болохоор World of Tanks холбогч тоглодог нөгөө танкууд байлдаддаг тийм тоглоом байл л дээ. Интенсив тоглоом бол би нөгөө War Thunder гэдэг онгоцтой хөлбөрийн тоглож байсан. Тий. Одоо бас нөгөө байлдааны усан онгоц хөлбөрүүд байдаг болсон билээ. Сүүл би нөгөө British Tank Museum гэдэг Английн танкны музейн имжлүүдийг үзээд байгаа хгүй YouTube дээр тавьчихсан. Ингээд шилдэг 5 танк, танк болгоны задлаад ирээдэг. Тэгээд нөгөө шинжлэх ухаан технологи тэр инженерчлэл нь яаж 20-од оноос ингээд дэлхийн 2 дугаар дайнд дуусла. Тэгээд одоо бол ингэж өөрчлөгдөж явж байгааг нь үзэх сонирхолтой байсан. Тэгээд танктай тоглоом гэхээрээс тэр нь ингээд практик дээр буугаад их сонирхолтой санагдаад байна. Тэгээ World of Tanks-ыг тоглодог хүмүүс ч юм уу танкнуудыг нэг бүрчлэн мэддэг болчтой юм байлаа шүү дээ. Нөгөө нэг жоохон хүүхдүүд гэхээс илүү нэг жоохон хижээл насны хүмүүс их тоглодог тий. Гэхдээ Монгол групп энэ харахаар амар энэ нэг ахнаар энэ төр байгаа юм чи. Энэ ягаад тэгэхээр нөгөө айгүй удаан тэгээ нөгөө тактикийн төрлийн тоглоом байхгүй нөгөө жоохон хүүхдүүдэд бол жоохон уйтгартай юм шиг. Тэнгүүд хижээл насны хүмүүс айгүй их тоглоно. Гэхдээ нөгөө хүүхдүүдтэйгээ энэ төр байж байгаа та тэгээ. Тийм тэгээд харагж байгаагаас илүү бас нарийн тоглоом шиг лээ. Хаанаас нь буудах, хувийг нь нэвтлэх тэгэл буруу өнцгөр буудах юм бол ойгоо явцдаг ч гэдэм юм уу. Ямар сум ашиглах вэ гээл. Тактикийн жоохон нарийн тийм удаан сэтгэж энэ төр төлөвлөжж тэр тоглолт юм шиг байна. Тийм яг Twitch shooter биш ингээ нэг жоох юм нэг удаан дуу гэдэг нь ялчгүй даваатлалаа шиг юм л та. За eSports Game of the Year. Одоо eSport мэрэгжлийн хэмжээнд тоглодог оны шилдэг тоглоомоор Overwatch шалгарсан байна. Overwatch аваад би бол нэг бодлоо жоохон гайхаалаа. Гэтэ яг өрсөлдөхүйц том шин ийм e-sport тоглоом гарч ирэх учраас аргагүй л шиг байна л та. Тийм. Тэгээд энэ Overwatch чинь Blizzard өөрсдөө юу яадаг support нь бүр үнэхээр амар байхгүй юу? Энэ league гэдэг бүр Overwatch League гэдэг өөрсдөө байгуулсан. Шагналын сантай тэгээд байнгын тэмцээн өрсөлдөөнтэй байдаг. Тэгээд тэр мэрийг нь бас энэ e-sport Game of the Year-ийг шалгаруулах та хардаг байх л гэж би бодоод. За Blizzard-ийн хувьд бол манайхан мэдчих байгаа сая нөгөө Diablo энтрийг гаргах гээд гар утасных зөвхөн гэж хэлээд яста азарны юм болсон шүү дээ. Тэгээд Overwatch-ийг ч бас адилхан casual маягийн хүмүүс тоглох сонирхолтой байсан. Гэхдээ төлбөртэй Азийн зах зээл илүү их бас амжилттай явах шиг харагдадсан. Солонгос ч бүр амар яваадсан шүү дээ. Тийм, Солонгос ч нөгөө e-sport ер нь нэг иймэрхүү хурдан e-sport-ыг Азууд ялангуяа солонгосчууд амар сайн тоглодог шүү дээ. Харин тэгээд солонгосчууд айгүй их байд юм лээ. Би Overwatch-ыг бас тоглодог л доо. Тэгээд нөгөө серверээ өөрөө сонгодгүй шиг санагдаад байна. Зүгээр шууд пингээрээ өөрөө сонгоод автоматар орчдөг. Тэнгүүт би баахан солонгосчуудтай дандаа тоглодог байхгүй. Солонгосоор хараад сурж байгаа тэгээд тэдэртээ би нөгөө бүгдийг мьютлчихсан. Хэлийг ойлгохгүй болохоор ядаргаатай тоглоомны яаж байгаа. За шилдэг VR тоглоом Virtual Reality тоглоомор нь Elder Scrolls 5 Skyrim VR шилжчихэ. Skyrim би нэг тоглож байгаагүй тэгэхэд VR хэр бүрч мэдэхгүй болчиход байна л та. Тийм. Нөгөө нэг Skyrim ч сүүлд remastered гэдээ гарсан. Тэгээд юугаа сайжруулсан, графикаа сайжруулсан. Тэгээд тэрийг VR болгоцсон юм шиг байна. Тэгээд VR дээр ч нөгөө ийм бүрэн хэмжээний том adventure тоглоом байхгүй шахуу байгаад байгаа шүү дээ. Тэгээд энэ Skyrim гарсан бас их гайхмаар нэг бодлын. Нөгөө бодлын бас угаасаа Skyrim бүх юм дээр гарч байгаа учраас VR дээр нэг гайхмааргүй ч юм шиг. Гар утасныг гарч ирэхэд гайхааргүй л болж шүү дээ. Харин тийм гар утасны Skyrim гараасаа. Тэгэлээрээ би яг аавна. За оны шилдэг студиэр Sony Interactive Entertainment-ийн Santa Monica студи шалгарсан байна. Энэ студи яадаг вэ гэхээр God of War цувралыг хийсэн студи байлаа. God of War студи. Тэгэхээр оны баг шилдэг тоглоом хийсэн гэхээр энэ шилдэг студийн шалгах нь баг аргагүй л. Нэг Оскар дээр шилдэг кино, шилдэг найруулагч хоёр нь баг нэг байдагтай л адилхан болж байгаа байхгүй. За оны шилдэг гар утасны тоглоомоор PUBG Mobile шалгарчи баг харсан баг бүхэл хүн ер нь энэ PUBG утаснаар тоглож байгаа шиг үлээ. Автобусан таарлаж байгаа ахнаар октод хүртэл ингээд PUBG гэж ярьж байгаа юм чи. Ерөөсө хүүс нас хамаарахгүй тоглож байлаа хүмүүс.
нэг бодлын нөгөө бүх хүмүүсийг нэгтгэсэн бас гайхамшигтай тоглоом болсон л да. Fortnite-ийн утасны хувилбар нь гарцсан юм байлээ. Гэхдээ Android дээр байхгүй байх шиг байсан зөвхөн iPhone, iOS үйлдвэрлэлийн систем дээр гарсан гэсэн. Тэгээд Candy Crush-аас хойш орог монголчууд ийм их тоглож исэн гар үсэ тоглоом яг харж байгаагүйс нэг татах юм. PUBG бол яалч бас шуурга байсан шүү ер нь. Тэгээд цаадлахын компани нөгөө Tencent Games гэдэг хятадын супер том компани байгаа. Энэ компанид хоёр нь дараа дараагийн бид нар маш их олон юм сонсно гэж хэлээд байгаа. Тэгээд утсан дээр юм суулгаар чи ядаргаатай хамаг зөвшөөрлөг өгөх болчоод тэгээд бас PUBG суулгаад ямар хамаг мэдээллүүд энэ төр давж байгаа биз. Тэгээд тоглоом нь үнгүү гэдгээрээ бас нэлийн явж байгаа шиг байна. За хүмүүсийн саналаар оны шилдэг PC тоглоомоор түрүү дурдсан Subnautica шалгарсан байна. Нөгөө тэр чигээрээ хайр гаргийн далайн гариг дээр очиод хөлөг угсраад зүхтаах зорилготой тоглоом байгаа. Тэгээд далайн гүнд хэрэг бас янз янзын аим шиг юмтай таардаг. Гой газраар явдаг. Тэгээд дуул нь бас яриалгаа. Бас боломж олвол тоглож үзчихье гэж бодоод байгаа. Open World нэг сонирхтгүй ч гэсэн Subnautica бас сонирхол татаад байгаа шүү юм. За PlayStation-ы оны шилдэг тоглоомоор God of War шалгарсан байна. Тэгээд энэ талаар бах ярьсан учраас дараагийн ангилал Xbox-ын оны шилдэг тоглоомоор Forza Horizon 4 шалгарчээ. Тийм. Одоо энэ Xbox дээр ямар ч тоглоом баг гарахгүй байгаа нь эндээс харагдаж байна л да. Уралдааны тоглоом шилдэг тоглоомоор шалгарч байгаа ч гэсэн. Гэхдээ Forza Horizon ялцчгүй сайн тоглоом л доо. Xbox-ийн өөр сүртэй албатай тоглоом ч юу гэхлээ. Одоо тэгээд Halo Gears of War 2 л болж таарч байгаа л да. Тэгээд сүүлд өмнө нь гарч ирсэн launch дээр нь гарч ирсэн exclusive тоглоомод бүгдээр PC дээр шахав. Бүгдээр шахав PC дээр гарцсан. Тийм. Нөгөө нэг Rise of Rome PC дээр гарцсан. Сүүлд Sunset Overdrive хүртэл Steam дээр тавигдсан харагдсан. Тийм байсан. Хүчтэй шинэ франчайзууд байхгүй. Хуучнууд нь ч гэсэн нэг тийм сайн эргэн ирэл хийж чадахгүй байна л да. Тийм. Одоо нөгөө Gears of War 5-ын сургал дуулсан. Дараагийн Halo бол одоогор мэдэгдэхгүй байна. Тэгээд Gears 5 дараа жил үлээ. E3 дээр танилцуулагдчихсан санагдаж байна. Жил таарах. За Nintendo-гийн оны шилдэг тоглоомоор Octopath Traveler гээд дээрээс нь харж явдаг бас нэг pixelated open world маягийн тоглоом болох шиг байлаа. Nintendo дээр чи хвчлэн Япон тоглоомод гардаг. Тэгээд тэр чинь бас нэг шал өөр стилтэй хүмүүсийн тоглоом гараад өгчээс бас нэг анзаараагүй. Гэтэ Switch бол энэ оныг бас нэлээд амжилттай туулсан гэж бодоод байна. Нэлээд олон тоглоом гарсан. Тийм, борлуулалт нь ч маш сайн байсан. Тийм, тэгээд дизайн хүртэл их хөөрхөн санагдаад байгаа юм чи тийм. За, Most Wanted Award гараасаа гэж хүмүүсийн хамгийн хүлээж авах тоглоомоор Cyberpunk 2077 шалгарчээ. Трейлер үзүүлээд яваадсан. Тэгээд энэ жил үзүүлсэн геймплей демо бол үнэхээр сонирхолтой ертөнцийг дотор нь орж тэр адал явдлын туулмаар санагдуулсан байх. Тийм нэг гинт маш урт геймплей walkthrough тавигдсан шүү дээ. Гайхшруулад. Бараг цагийн урттай. Ярин тийм. Тэгээд нөгөө Witcher-ийг хийсэн CD Projekt хийж байгаа гэдэг утгаараа ертөнц нь их нарийн хийцтэй байх. Гол түүхээс нь гадна нэмэлт даалгаврууд нь ч гэсэн их сонирхолтой юм үзүүлэх болов гэж бодод байна. Хүмүүсийн хүлээлт маш их байгаа. Тийм, Cyberpunk ч нь одоо их модонд ороод байгаа жанр шүү дээ одоо. Тийм өндөр хөгжсөн тасарсан технологитой хүртэл хүмүүс нь тэрийг дагж хөгжиж чадаагүй бараг ухарсан ч юм уу тийм нэг уналтанд яваад байгаа нийгмийг харуулдаг. Тэгээд энэ жанр бол сонирхолтой дайггүй яваад байгаа. За, шүүмжлэгчдийн сонголт гэдгээр Red Dead Redemption 2 шалгарчээ. Rockstar Games-ийн одоо Cowboy-тэй жита гэж хэлж бараг болохоор Western Cowboy-тэй жанрын бол одоо ганц тоглоом гэж хэлж бараг болно шүү дээ. Яг нь би Call of Juarez энэ тоглосон надад таалагчлээсэн л да. Тэгээд Call гэж нэг даш тоглоог өнгөрөө явцсан. За, Lifetime Achievement гэд юу хэмт гавьяаных нь юу юм одоо видео тоглоомын юунд оруулсан хөв нэмрийнх нь үнэлж. Тий, одоо хөв хүнд шагнасан нь болохоор энэ Hidetaka Miyazaki гээд From Software буюу нөгөө Demon's Souls, Dark Souls, Bloodborne тэгээд удахгүй гарах Sekiro Shadows Die Twice-ыг хийж байгаа энэ хүнийг бол шалгаруулсан байна. Тэгээд би энэ Souls сурлуудыг нэг тоглож байгаагүй чамд юм төршлөө байна. Би эхний Dark Souls-ыг 360 дээр Xbox 360 дээр эхлүүлчихэд тэгээд за болиё гэд гаргажсэн. Тэгээд дуртай хүмүүс нь бүр амар дуртай бүгдийг авч тоглодог төрлийн тоглоомод байхгүй тийм. Тэгэхээр ялчгүй нэг тодорхой төрлийн хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж чадаад хүссэн юмыг дараа дараагийн тоглоом дээр өгч чадаад их айхтар юм байна л да. За, Ultimate Game of the Year бүр ямар ч маргаангүй оны хамгийн шилдэг тоглоом гэдэг хамгийн супер шагналын Fortnite Battle Royale. Чи тэгээд түрүү дурсанаар ялч нөгөө casual тоглоом тоглолтын нөгөө League of Legends тоглодог байсан, Dota тоглодог байсан, хаяа контрдаг байсан хүмүүсийг
гар утсны тоглоом төр сонирхдаг хүмүүсийг татаж чадсан, маш олон хүнийг татаж чадсан гэдэг утгаараа энэ Fortnite бол шалгарсан байна. Тэгээд Golden Joystick төр хүмүүс яаж Fortnite шалгараад байгаа юм бэ? Ямар ч тийм өгөөж байхгүй түүхэн юм үлдсэн юм байхгүй тоглоом гэдээ ялч нөгөө нэг popular саналдаа хамгийн олон хүнийг таалагч чадсан гэдэг утгаараа ялч авчих шиг боллоо. Тийм зөвхөн саналын тоогоор тийм тоогоор явчихж байгаа учраас. За одоо ярих Game Awards болохоор Golden Joystick ч хамаагүй юм нэг ардын санал маягтай юм байгаа шүү тийм. Энэ болохоор видео тоглоомын зах зээлийн одоо хамаг том суперүүдэн шалгаруулдаг өөрсдийнх нь бид нар энийг хамгийн шилдэж үзсэн. Энэ бол бидний ажил гэж үзүүлдэг юм да шалгаруулдаг энэ байгаа. Одоо шагнал гардуулах Academy Trace нэг Oscar гэдэг шиг тийм нэг тодорхой хүмүүсийн зөвлөлөөс бүрдсэдэг. Энэ Game Awards-ийн болохоор энэ Microsoft, Sony, Nintendo, AMD тэгээд нөгөө Electronic Arts, Activision, Rockstar, Ubisoft, Valve, Warner Bros Entertainment тэгээд хамаг л томууд нь өөрсдөө шалгаруулдаг. Тэгээд сэтгүүлч хүмүүсчсэн ч гэсэн оролцоод явдаг болохоор илүү албан ёсны гэсэн утгатай. За энэ хүмүүсийн бодлоор ямар тоглоом шилдэг байна вэ гэхээр за оны шилдэг тоглоомоор God of War шалгарсан байна. За шилдэг найруулгаар бас God of War байна. За шилдэг түүх өгүүлэлт юм одоо энэ Best Narrative-ээр Red Dead Redemption 2 байна. За шилдэг акшн тоглоомоор түрүү дурддагсан Dead Cells байна. Нөгөө side scroller хурдан хэмнэлттэй pixelated маягийн тоглоом гэсэн шүү дээ тийм. За шилдэг art direction буюу одоо амар стиллэг тэр ертөнцийн юм гоё тоглоомоор Return of Obra Dinn гэсэн байна. Би бүр нээж чараагүй тоглоом шиг үлээ. Энэ нөгөө нэг тийм нууцлаг тэгээд puzzle төрлийн тоглоом юм байлаа. Walking simulator маягийн тоглоом. Бараг л тэгээд нэг эзэнгүү алга болчоод эзэнгүү эргэж ирсэн нэг тийм хөлгөн гоцсон дээр юу болсныг нээжэлрүүлдэг нэг мөрдөгчийн дүр тоглодог тоглоом лээ. За шилдэг RPG тоглоомоор Monster Hunter World шалгарсан байна. За шилдэг тулаан тоглоомоор Dragon Ball FighterZ логийн бөмбөгийн тоглоом байна. Харахад бол бараг хүүхэлдэйн киног нь тоглож байгаа шиг харагдчихлээ. Тий одоо нөө Dragon Ball энтер гээд нөө жоохон бахта үздэг байсан хүүхэлдэйн кинонууд нь тоглоом нь бүр яг хүүхэлдэйн киноноос зарим тохиолдолд бараг гоё юм шиг харагдаад байдаг болсон байлээ. Тийм хүүхэлдэйн кино чинь ялангуяа аниме ч зодтолтохоор байх юм яриад зогсчихдээ. Тоглоом болохоор шууд амар шууд зодтолдог хэсэг болохоор амарсан гэдэг байна. За шилдэг гэр бүлийн тоглоомоор Overcooked 2 энэ хоол хийдгэл тоглоом шиг байна. Шилдэг акшн адал явдал тоглоомоор God of War шалгарсан байна. Шилдэг хөгжимтэй тоглоомоор Red Dead Redemption 2 байна. За шилдэг дууны дизайнер бас Red Dead Redemption 2 байна. Хамаг юм яаж сонсогч чинь хаана явж байгаа дуу нь яаж орчиж чинь гэдэг англи гэсэн үг. За шилдэг одоо жүжиглэлтэр их юм уу да. Roger Clark нөгөө Red Dead Redemption 2-ын гол дүр Arthur Morgan дууруулсан нэг шалгаруулсан байна. Одоо үргэлжилж байгаа шилдэг тоглоомоор Fortnite байна. Гар утсны шилдэг тоглоомоор Florence гэдэг тэс өөр тоглоом шалгарсан байна. Сонноос гар утсан дээр Rome Total War гарсан байлээ. Шинэ нь биш анхных нь. Тэгээд компьютер дээр тоглож байсан графикаар их дажгүй харагдчих шиг байлээ. Ямар ч гэсэн App Store дээр л гарсан байгаа. Android дээр бол бас явандаа гарах бах. За шилдэг VR болон Augmented Reality AR тоглоомоор Astro Bot Rescue Mission гэсэн байна. Надаа энэ VR-аас гадна AR тоглоомыг сонирхолтой санагдаад байна. Бидний энэ зүгээр шинээр ертөнц үүсэхгүй зүгээр юм. Одоо байгаа юмыг одоо Pokemon Go энэ шиг ингээд тоглоомжуулах сонирхолтой төсөл явагдаад байгаа юм л да. Тэгс нэг чаа. За шилдэг стратеги тоглоомоор Into the Breach гэдэг Pacific Rim-ийн одоо pixelated стратеги тоглоом гэх юм уу да. Тодорхой хэмжээтэй газрын зураг төр мангасаад гарч ирээд эд байлгаа яаж чиглээд тэднийг устгаж чадах вэ гэдэг. Дотроо бас их хөөрхөн дүрмтэй шатар шиг маягийн тоглоом байх шиг байлаа. За шилдэг спорт уралдаан тоглоомоор Forza Horizon 4 дахин шалгарсан байна. Аргагүй сайн юм байна уу? Сайн тоглоом болсон юм шиг байна. Чин Forza-уудын хэдэн юу хамгийн таалагдчихсан бэ? Forza-г би ерөөс тоглож үзсэн нэг нь. Тэгээ би хоёрыг гарангуут нь авна гэж бодсоор гоод ингээд дөрөв нь бүр гарчлаа л да. Хоёр нь хүртэл үнэхээр гоё шүү дээ. График, дуу, тэгээд тэр нөгөө нэг байгаль хөрөлн байгаа орчин ертөнц нь хүртэл. Тэгээ 3 4 нь бас дутгааргүй сайн юм байлээ. Уралдаантай тоглоом чи юу нэг tech demo болоод байдаг шүү дээ. Тий одоо график амар сайн графиктай. Тийм тоглолт нөгөө нэг ерөнхий механик бол амархан. Тэгээд нарийн ширээ багтай байдаг учраас график дээр нэх мөнгө хайж хийдэг юм шиг байна. Тэгээд дээрэс нь уралдаантай тоглоом ч амар гоё гоё дууны сонголттой байдаг. Тийм хөгжмнүүд нь бас их нөлөөлдөг. Forza Horizon 1-ийн хөгжим надад таалагддаг байсан.
Тийм YouTube дээр Austin сонсоол ягч гой шинд үзэндээ олоод идэв шүү дээ. За шилдэг мультиплеер тоглоомоор Fortnite дахиад шалгарсан байна. За шилдэг e-спортын тоглоомоор Overwatch, шилдэг e-спортын багаар Cloud9 чинь Америкийн баг үү? Лолын баг байсан тийм. Cloud9 чинь Америкийн юу шүү дээ. Тэгээ нөгөө бас тоглоом болгон дээр баг байдаг шүү. Тэрнийх нь лолын баг нь шилдэгээр шалгарсан баг шүү лээ. Зөв. Тэгсэн чинь шилдэг e-спортын ивент буюу үйл ажиллагаар 2018 оны League of Legends-ийн дэлхийн аврал шалгаруулах байна. Тэгээд League of Legends чинь энэ жил жоохон унтсан баха. Тоглогч нь нэлийн цөөрсөн гэжсэн. Апдейт патчууд нь цөөр тоглогчсон ч таалагдахгүй байгаа гэсэн. Тэгээд нөгөө casual тоглолтог бас нөх их толгой өвтгүүгээр тоглоё гэдгээс нь Fortnite руу бас нүүж явсантай их холбоотой юм шиг лээ. За шилдэг e-спортын хөтлөгчөөр энэ FG Deport тэрэ мэдхгүй юм аа жоох яриачлаа тань e-спортын нөхцөлд мэддэг юм. Тэ жоохон хоол байдаг болохоор Sonic Fox, Dominic McLean өдр гэсэн. За шилдэг контент бүтээгчээр Ninja шалгарсан байна. Fortnite-ийн стример байдаг баха. Бичлэгүүднийх үзэж байгаагүй. Тэгээд YouTube дээр хүртэл бас нэлийн моднор байсан. Гэтэ яг YouTube зөрөөс юм хийдэг биш. Тэр Twitch дээр хийдэг бичлэгүүдийнхэн зүгээр онцлог юмд нь оруулаад тэр нь хүмүүс үзээд тийм байдлаараа жоохон алгоритм дуулаад л гараад ирсэн байх шиг байсан. За нэг иймэрхүү. Тэгэд энэ Game Awards дээр ихэнх номинац дээр нэр дэвшсэн мөртлөө нэг ч шагнал аваагүй нөгөө нэг Marvel-ийн Spider-Man байлаа. Ихэнх номинацууд дээр ер нь өөртөө хамааралтай номинац болгон дээр нэр дэвшсэн мөртлөө нэг ч шагнал аваагүй харамсалтай юм болсон. Insomniac Games-ийн хийсэн Spider-Man тоглоом. Энэ их сайн тоглоом болсон л доо. Хөөрхөн л харагдчихсан шүү. Тий. Тэгээд PlayStation 4 exclusive тоглоом шүү дээ. Тэгээд бүхэл номинац дээр харагдаад илээ. Тэгээд аргагүй Red Dead Redemption 2, God of War тэр дийлдсэн харагдсан. Тэгээд энэ шагнал гардуулахсэл нэг тоогоод байдгүй шалтгаан нь бол бид нар тэгэл сонирхдаг юмаа тоглоол хүн юу гэж нь хамаагүй дээрвийн тоглоос ч хамаагүй явж лээдэг болохоор тиймэрхүү байгаа л да. Яг нөгөө онборт олон болгонд гарсан шин тоглоомыг тоглодог хүмүүс нь бол үздэг л баг. Би бол жишээ нь энэ сард биш түрүү сард чинь 2011 оны тоглоом тоглолцсон л явж явах жишээтэй тийм. Тийш. Яг хуу тэгэхээр оны сүүлийн подкаст гэдэг учраас яг хуу ёс олгоод яриад байна. Тийм. Тэгээд эн чинь нөгөө жил болгон гардаг Battlefield, Call of Duty интервьюс байхгүй юм л да. Тэгээд энэ тоглоомд маань ч гэсэн өөрсдөө өнгөрсөн жил нэлээд контроверси юм маргаан дагуулсан шийдвэртийг гаргасан. Тэгээ нөгөө Black Ops 4-ний ганц юм дээр нэр дэвшсэн харагдсан. Шилдэг акшн дээр явж ирсэн үү яасан. Тийм баха. Өөр юм дээр бол харагдахгүй лээ. Ер нь ч тэгээ харагдгаа болцсон л доо. Нөгөө нэг сүүлийн үед чи иймэрхүү юмнаас хүмүүс баг уйдчихад байна шүү дээ. Шинэ юмнууд хүлээгээд идэг. Тэгээд нөгөө нэг жил болгон гаргадаг юм гаргасаар л байгаа учраас жоох урам хугарсан тэр. Нөгөө шилдэг мультиплеер тоглоом дээр нэр дэвшсэн юм байна. Call of Duty Black Ops 4. Black Ops 4 ч нөгөө ингэсэн юутай Battle Royale горимтой Blackout гэдэг горимтой болцсон. Тэгээ тэр нь бас нэлээ амжилттай явж байгаа одоогор. Тийм Call of Duty чинь нөгөө нэг гаmeplay буюу тэр яг буудалцах үйл явц тэр байлдаан л гоё гэдэг чинь яг төстэй өнгөө тоглоомод нөгөө Iron Sight тэр тоглохоорс яг миний жанрын тоглоом биш л юм шиг санагдаад байна. Тийм их хурдан л да бас нэг жоохон хүмүүсийн тоглолтын төрлийн тоглоом баг. Тийм харин Call of Duty чинь За энэ оны тоглоомд хэдвэл нэг иймэрхүү. Ирэх жил ер нь удахгүй гарах ямар тоглоомод хараад байна хүлээж байна. Ирэх жил мэдээж ойлгомжтой хамгийн түрүүнд Cyberpunk 2077. Тэгээд нөгөө нэг энэ жилийн E3 дээр танилцуулсан Elder Scrolls зурлалын 6 дугаар ангийг tease хийсэн ерөөсөө нэг хэдхэн секундын бичлэгээр. Тэгээд угаасаа баг юу ч харуулаагүй нэг зурган дээр ингээд Elder Scrolls 6 гэдээ гарч ирж исэн. Юу юм бэ шүү? Cyberpunk 2077 болохоор юу юм бэ? Зарлагдах юм одоохондоо гарах хугацаанд тодорхойгүй to be announced TBA байгаа юм байна. Тэгээд Elder Scrolls 6 дугаар анги бас хүлээж гэн бас дараа жил яг гарах хэсэг нь эргэлзээтэй. Яг дараа жил гарна гэж зарласан тоглоомнуудаас одоо хүлээж байгаа юм баг ялгатай. Энэ хоёрыг л би хараад байна. Elder Scrolls 6 бол юу ч гэсэн хийж байгаа нь ойлгомжтой болсон. Гарах нь ойлгомжтой. Энэ том зурлалын 6 дугаар анги нь. Чин Elder Scrolls Online тэгээд Oblivion, Morrowind тэр тоглож байсан. Гүү би геймплейүүдийг үзчихсэн. Тэд нар нөгөө нэг амар дээр үеийн тоглоомод байхгүй онлайнаас бусд нь Oblivion, Morrowind энэ төр. Тэгээд яг хав геймплейг нь үзэхэд юу юм гэхээс биш тоглох юм бол одоо өстой арай л тоглож чадахгүй байхаа. Тийм.
Morrowind-ийг бүр амар гоё ертөнцтэй side quest-үүд нь бүр амар тасархай гэдэг баг. Даач ингээл ороод review үзэхэд амар хөөчнэг харагдаж. Тийм угаасаа Morrowind ч 2002, Oblivion ч 2006 оны тоглоом байхгүй. Тэгэхээр одоо бол мэдээж график нь ямар байх, геймплей нь ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Яг хөө тэр зохиол луур болоод тэр нөгөө нэг ертөнцийн одоо нэг атмосфер энэ төр бол хിവэрэ байж мэдхэр болж одоогийн яг тоглогчдод бол үнэхээр хуучин санагдах. Яг хөө бүр ингээд нэг хөгшрөөд тий нөгөө нэг хуучны юмнуудыг хүмүүс сонирхдаг болчихсон шүү дээ. Тэр үедээ тоглоод юм ихээс одоо бол яг ингээд явуулна гэдэг бол худлаа байхаа гэж би бодоод байгаа. Харин Skyrim-ыг бол одоо ч тоглож болохоор байгаа шүү дээ. Remastered нь гарчлаа. Сая бүр VR нь гараад шагнал хүртэл авчээд 11 онд 2011 онд гарсан тоглоом гэхэд одоо ч шинээрээ шахуу байгаа. Тэгээ бүр гайхамшигтай. Би бүр Skyrim-ыг биширд юм аа. Тэр их зохиол, тэр их контент, яг тэр геймплей дотор ногоод амар тийм өргөн хүрээтэй тоглоом шүү дээ. Яг гүн рүү н ороход бол бас жоохон хэцүү юм шиг. Тэгсэн хэрнээ яг анх гарч ирсэн Skyrim 5 GB хэмжээтэй байсан юм аа. Би яг бүр санаад байдیں۔ Тийм байсан юм шиг. Тийм жижиг хэмжээтэй тоглоом байсан. Тэгээ сүүлд яг remastered энэ нь бол хэмжээ нэгссэн байх. Тэгээд одоогийн тоглоомод тэр том болоод их шалтгаан тэр амар өндөр нэгтэршил нэрвчлэлтэй текстчрүүд энэ төр байгаа шүү дээ. График нь гоё явцмаа зайн томснол гэсэн үг ирээсэн. Тийм одоо Gears of War 4-ийг жишээ нь PC-н дээр татхад 120 гаруй гигабайт хэмжээтэй байсан бүр. Яа на Univision-тэй бол тэгэл 100 гигабайт татаал дараа сард үлдсэний татчих юм байна шүү дээ. Харин тийм тех уулц тарж байгаа байхгүй солиот. Нэр PlayStation 4 дээр чинь Days Gone гэдэг юу гарна шүү дээ. Ингээ exclusive zombie-тэй тоглоом гарна шүү. Тэрний нөгөө нэг түрүү жилийн E3 дээр танилцуулж байсан нэг геймплей бичлэг байсан шүү дээ. Тийм нэг World War Z шиг нэг далаа ус шиг орж иж байгаа зомби. Бөөнөр орж ирж мэрээд байсан. Тэр бас их сонирхолтой санагдчихсан юм байна. Тэгээд PlayStation 4 бол авъя гэж бодож байгаа. Би одоо Xbox One шинэ тоглоом баг гарахгүй байгаа учраас ер нь их тоглохгүй хайчаад хаяа нэг асааж 2K19 тоглолдог. PlayStation 4 авчих юм бол харин баг нэг жилдээ тоглох тоглоомтой болчих юм шиг байлаа шүү. Одоогийн байдлаар нь хураагдсан байгаа овоорцсон тоглоомнуудыг харж хагаад. Тэгээд Rage 2 дугаар анги дараачлаас гарах юм байна. Sekiro Shadows Die Twice гэдэг ер нь энэ жилийн E3 дээр танилцуулсан хүлээлт үүсгэж байгаа тоглоом бас зөндөө байгаа. Тэгээд нөгөө нэг хизээ гарах нь мэддэхгүй, юуны тухай нь мэддэхгүй нөгөө нэг ядаргаатай Hideo Kojima-гийн бас тоглоом байгаа шүү дээ. Тэр бас байгаа. Тэгэхээр тэрийг бол би хүлээхгүй л байгаа. Угаасаа тоглохгүй юм чи. Угаасаа Kojima-гийн тоглоомуудад ойлгодгүй нэгдэггүй шүү дээ. Тэгээд хоёрдугаарт бол тэг угаасаа тоглодогчгүй. Тэгээ тоглох гэсэн ч ойлгохгүй байна. Зүгээр нууц болохоор нь сонирхоод яваад байгаа байхгүй нөгөө бусад хөөрсөн төмөнтэйг нь нийлээ. Олныг дагаж яг хаа сонирхолтой санагдаж явж байгаа болохоос яг гараад ирэх юм бол мэдээж авахгүй л нэ. За миний хувьд болохоор хүлээж байгаа тоглоод Metro Exodus байна. Open World маягийн Metro-ийн тоглоом гэж яриад байгаа. Сүүлд геймплей трейлерүүднээс үзүүлсэн байсан ерөөхдөө гайгүй харагдчих шиг байлээ. Энэ дээр сонирн болгоод ярихад нөгөө киноных нь эрхийг Metro Goldwyn Mayer авцсан байсан юм байлээ. Hollywood-ийн студи гэсэн үг шүү дээ. Тэгээд продюсерууд киног нь Метрод болж байгаа үйл явдалтай тоглооны киног нь Вашингтонд өрнүүлэх тэгээд болигээд болцсон байгаа. Тэр чинь Москвагийн метроны зүүн Европын бас нэг юм байгаад байна шүү дээ. Тэр Америк руу авцраад ингээл хүчсэн хар арьстай дүр хүчсэн хүчтэй эмхтэй дүр нэг юм хачин кино болно гэж харин ингээд болцсон нь бол нэрэн цэвэр хамаагүй дээр л сонсогдож байна. Ямар ч сан кино нь бол хийт гэд ирэх нь бол зарагдсан байгаа юм билий. За өөр хүлээж байгаа тоглоом юм бол Resident Evil 2-ын ремейк байна. Тоглоомуудыг огт дуусгаж байгаагүй франчайз, огт сонирхдаггүй жанрын тоглоом ч гэсэн демог нь үзээл айгу гоё санагсан. Тэр нэг атмосфер тэр демон дээр нэг цагдаагийн газар байсан шүү дээ. Ингээд зомбинуудад дайруулсан. Тэгэл удаан мөртлөө амар зомбинууд тоглож байгаа орчин айгу гоё санагдаад байна. Тэгээд энэний бол геймплейд би үзмээр санагдаад байна. Өөрөө тоглохгүй байсан ч гэсэн айгу гоё тоглоом шиг харагдаад байна. За өөр яг хүлээж байгаа хэм бол Star Wars-ын Jedi Fallen Order гэдэг энэ Titanfall-ыг хийсэн Response-д ажиллаж байгаа нэг тоглоом байна. E3 дээр бол хөтлөгч нь очиод асуусан чинь тийм бид нар ажиллаж байгаа. Юу ч үзүүлээгүй, юу ч яриаггүй. Гэхдээ Star Wars-ын нэг өлтгтэй тоглоом гарчаас гэж хүлээгээл. Тэгэхгүй бол ер нь Force Unleashed-ээс хойш өөр шинэ өлтгтэй тоглоом нэг ч тоглоогүй. Star Wars фэнүүд ч хэцүү л байгаа л да. EA хийсэн Battlefront 2-ын төр чи бас бүү юм болсон шүү дээ. Тийм, шалган юм шиг харав. Тэгээд одоо баг трийг гэж яхаар нөгөө хуучны Battlefront 2 дээр гарсан топ 5 модсод гэх тийм үзээд байгаа юм шүү. Тэрийг л тач тоглолцсон. Тэгсэн чинь нөгөө нэг
cancel болсон байсан 3 дугаар тоглоомд төстэй болгож хийсэн гээл эсвэл одоо гарсан EA-ийн Battlefront-ийн газрын зургуудыг оруулсан гэдэг нэг тийм их бүтээлч мод гардаг болсон байлаа. Тэгэхээр сонирхож байгаа бол хуучин Battlefront 2-ын модууд бол их хүчтэй явж байгаа юм билээ шүү. Татчаар сонирхож үзээрэй гэж хэлээ. Star Wars дээр үнэхээр яг тийм яг publisher developer-удаас сайн тоглоом гарахгүй байгаа ч гэсэн нөгөө нэг үнэч fan base сайтай учраас бас давуу модууд их гараад байдаг тийм. Бас юучгүй биш ядаж сайн модуудтай байгаа. За хүлээж авах тоглоомд л юм байна. Их олон тоглоом болоо алдаг. Тэгээд нөгөө Anthem, Division 2, Far Cry гэл тоглоод гардгаараа гарна. Assassin's Creed ирэх жилдээ өнжнөгдсөн байгаа. Шинэ Call of Duty, шинэ Battlefield бол гарч таарах бах. Тэгээд тэднэр дээр үл нэг амар хүлээгээд байгаа юм бол байхгүй байна. За. Тэгээд энэ жил гарсан тоглоомод болохоор нэг шинэ тоглоом амар тоглоод идэг болохоор нэг худлаа бүлтрээд амар гэснэгдсэн. Тэгэхээр хоёулаа зүгээр энэ жил тоглосон хуушаа чамаагүй гойс гэсэн тоглоод жоох ярилцъя. Тийм. Энэ жил яг ер нь их завгүй жил байлаа ажлын хувьд, гэр бүлийн хувьд. Гэхдээ би яг оны сүүлээр нэг хэдэн тоглоом тоглосон. Нөгөө нэг энэ жилийн 4 сард нээлттэй хийдэг худалдаанд гардаг Frostpunk гэдэг стратегийн тоглоом. Тэрийг тоглолоо. Мөслийн үед хот өдөртөд байгаа шүү дээ. Тийм нөө 1800-аад оны нөгөө Steampunk үе 90 үе гэдэг чинь уурын хөдөлгөөртэй. Яг тэр үед дэлхийд дээр мөслөг болоод нарны одоо туяа дэлхийр рүү нэвтрэхгүй болж ирээд тэгээд ер нь хасах 50-аас илүү хүйтэн болоод эхлэнгүүт нь хүмүүс нүүрсний орд ихтэй хойд туйл руу очиж суурьшсгаж байгаа тухай. Тэгээд ерөнхий зохиол нь бол тэгж эхлээд тэгээд нэг хотыг мөслөгийн яг хамгийн хүйтэн үе хасах 100 градусыг тисч давуулж тэгж ялдаг тийм тоглоом байгаа байхгүй. Одоо яг хасах 30 градусаас 40 градусаас эхлээд тэгээд 10 градусаар хүүтрээд дулаарсаар угаад ер нь бол хүүтрээл яваад байна ерөнхий хандлага нь. Тэгээд эцэстээ хасах 100 градусд хүрдэг. Тэгээд тэрэн дээр бол хүмүүсээ бүгдийг нөхүүлж алдахгүй нэгдүгээр. Тэгээд итгэл найдварыг нь бас нойлолж болохгүй. Тэгээд бас 5 дахь нь алдагдуулж болохгүй гэх зэргийн юмнуудыг бүгд одоо хэрэгцээг нь хангаж явна гэсэн үг. Тэгж жагаад хасах 100 градусыг давж яалдаг. Тэгээд үндсэн зохиол нь тийм ч гэсэн нэмээд бас 3-аас 4 кампайн байгаа. За тэрийг нь үргэлжлүүлээд тоглох нь бас өөр өөрсдийн гэсэн онцлогтой жишээ нэг хэдийн эрдэмтэд дэлхийн одоо ургамлын өрний нөөцийг ингээ хадгалаад хойдуулд ирсэн тэрийг хүлдэөхгүйгээр бас тэмцэж явах жишээний. Ер нь бол тоглох юм бол их даарах юм байл. Дулаан газар тоглосон ч гэсэн ингээ сэтгэлээрээ бүр ингээ жиндээ даарахаар тоглоом байлаа. Уур амьсгал нь өөрөө тийм. Тэгээ хөгжим нь бас их тийм гойнгийн жоохон тийм ядруу угаасаа уур амьсгал нь тийм тоглоом учраас яг тэрнтэйгээ таарсан амар ингээ сэтгэл рүү шингэсэн тийм хөгжимтэй. Наадхаа чи хөгжүүлсэн студ нөгөө This War of Mine хийсэн байсан шүү дээ. Тийм, This War of Mine бас нэг жижигхэн тоглоом байдаг шүү дээ. Тэрийг хийсэн юм байлээ. Тэгээд энэ Frostpunk бол бас энэ жилийн дундуур гарсан яг нөгөө нэг олигтой тоглоом гардгүй үеэр гарсан давгүй тоглоом байсан. Тэгэд бүр 2011 онд бас гарсан Deus Ex гэдэг тоглоом. Deus Ex Human Revolution гэдэг тоглоом. Deus Ex болохоор бүр дээр үеийн тоглоом л доо. Анхны анги нь 2000-ад оны ихэр гарч ирсэн шиг санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш бас нэг 2 анги гарсан байдаг баха. Тэгээ 2011 онд Human Revolution гэдэг бүр ингээд шинэ үеийн одоо консол тухайн үед бол шинэ үеийн консолоос Xbox 360 дээр гарч ирсэн. Тэгээд тухайн үед нь тоглож чадаагүй ч гэсэн бас энэ жил тоглоод дуусгасан. Ягаад тэгэхээр нөгөө Human Revolution-ы дараа Mankind Divided гэдэг 16 онд дараачийн анги гарсан шиг санагдаж байна. Тэрийг нь би Steam дээр авцсан байсан боловч Human Revolution-ыг тоглоогүй бол Mankind Divided-ыг ер нь хагас дутуу ойлгоно. Ягаад тэгэхээр яг дараачийнх нь ингээ үйл явдлыг үзүүлж байгаа тоглоом маа гэсэн юм би уншсан. Тэгээд тэрнээсээ болоод Human Revolution-ыг яг дуртай дургүй эхлүүлсэн боловч яг тоглож явах явцдаа бүр ингээд ороод тэгээд тэр геймплей нь бүр маш сонирхолтой. RPG төрлийн тоглоом л доо. Хүнийг хөгжүүлээд явдаг тийм augmented гэдэг тэр тоглоом дээр бол тэр нь болохоор нөгөө нэг ингээд тоноглолцсон хүн байхгүй. Робот одоо технологиор өөрийгөө тоноглолцсон гэхдээ амьд хүн. Тэгээд тийм залуу өдөртөж явдаг. Тэгээ ертөнц нь бол Cyberpunk маягийн шүү дээ тийм. Яг Cyberpunk шиг тийм ертөнцтэй. Нийгэм жоохон тийм хэцүү нийгэмд хүмүүс ингээд ямар нэгэн шалтгаанаар одоо эрүүл мэндийн шалтгаанаар эсвэл гэмтэл бэртэл аваад эсвэл зүгээр өөрийнхөө хүслээр өөрийгөө тоноглосон тийм хүмүүс тэгээд өөрийгөө тоноглоогүй хүмүүсийн хоорондын тэмцэл гарч байгаа байхгүй нөгөө би нэг ингэж үзээ яддаг. Тоноглосон хүмүүсийг одоо эсрэг чагсаа цуглаа энэ болж байгаа жишээний ертөнц нь өөрөө сонирхолтой, дээрээс нь зохиол нь сонирхолтой, геймплей нь давгүй 2011 оных гэхэд график нь бас боломжийн.
Яг одоо тоглоход бол. Тэгээд энийг дуусгасан. Mankind Divided-ийг эхлүүлсэн боловч миний PC яг low дээр нь явуулаад medium дээр нь жоохон 30 FPS дээрээс учраас миний жоохон дургутаад болцсон л доо. Шинэ компьютер авахаараа тоглоё гэж бодоод. Mankind Divided бас давгүй юм байна. Наад дээр чинь байдаг ингээд нэмэлт сайжруулалтуудаас гойс нэгдгүүд нь юу вэ? Bot handle дээр байдаг чи хэрэглэх юм. Тэрэн дээр нөгөө юу байдаг? Алга болдог. Үүр ингээ алга болдог. Тэгээ нөгөө ерөнхийдөө бол stealth тоглоомч гэсэн байлдаж бас болно. Үнэхээр сайн байлдаж чадвал ингээ UD бүгдийг байлдаад авчиж болдог. Stealth тоглох нь илүү хэцүү. Гэхдээ тэгж тоглох юм бол одоо илүү их achievement өгдөг, XP өгдөг ч юм уу тийм. Тэгээд тэр нөгөө алга болдог чадвар нь бол stealth тоглоход бүр маш их хэрэг болдог. Хэдэн секунд алга болоо гарч ирдэг байхгүй. За тэгээ тэр хоорондоо ингээ зүгээр шууд алга болгонгуудаа би зүгээр ингээ гүйчдэг байхгүй дундуур зэрэндээ залхуу. Уулууд бол тэгж тоглох юм тэнэг заяа. Тэгсээр яг тэг чигд инээ түрээд байдаг байхгүй шүү дээ. Зүгээр алга болоо гүйчингүүд ингээ хажуугаар нь ингээ бүр улаан цаа яг ингээ түүний хажуугаар алга болоо гүйчингүүд нөгөө юу вэ энэ төр гэдэг ингээ эргэж хардаг дуу гарсан зөвөрөө. Гэхдээ харагдахгүй учраас буудахгүй. Тэгээ тиймэрхүү жоохон хөвчлөлтэй юмнууд байгаа. Тэгээд зэвсгүүд бас маш сайн олон төрлийн зэвсэгтэй. Тэгээд өөрийгөө бас сайжруулах юм бол зэвсэгч хэрэглэхгүй stealth дээр шууд ингээд цэвэр тоглоод болно. Тэгээд дээрээс нь буугаа хүртэл сайжруулна. Энэ тоглоом дээр баг байхгүй маш сайн RPG тоглоом. Тэгээд яг тэр гарсан жилдээ бас нэлээд өндөр үнэлгээ аваад тэр Game of the Year мөрүүдэд хүртэл явж илсэн. Game of the Year edition гэдэг хүртэл өөртөө байдаг. Ааха. Давуу тоглоом шүү. Мөнгө юу тоглоом энэ жил? Сүүлд би энэ метрогуудаа эргэж тоглосон юм байна. 2033 Redux, Last Light Redux хоёулын 100% болгосон Steam дээр. Тэгээд хүмүүсийн бичсэн юмыг уншаадсан чинь анхны нөгөө 2033 нь хамаагүй дээр атмосферт нэтэр гэдэг харин тэрийг бас тоглол 100% болгоод Metro-ийн 3 тоглоомыг 100% болгосон юм байна. Тэгээд эргээд нөгөө Metro Exodus айгу хүсээд эхлэхгүй юу. Өмнөхөд нэг шинэхэн тоглолцсон байгаа болохоор хамгийн хэцүү дээр нь тавьж тоглох боломж олдсон. Тэгээд нөгөө ертөнц сүнсний дараа ямар ч ажиулдүүрл юм байхгүй гэдэг утга. Сум цөөхөө олдон зэвсгүүд нь ч гэсэн чанар нь таарах юм байна. Ядчихад янз янзын мангасууд ирж барьж идгээд нь ядчихад хүмүүсээс хоорондоо байлдана. Ядчихад бүр амар хайргаар янтад ирээд нэг аюултай ч юм шиг санагдаад нэгэл сонирхолтой үйл явдалтай. Тийм тэгээд хамгийн хэцүү дээр нь тавиад үзэхэд бол бас их өөр санагддаг тоглоом байлээ. Өмнө чинь бол ингээл зарим газар залах хүрээд байлаад явчихад тэр их амархан санагдаад гэсэн бол гайгүй болоод гэсэн одоо ингээл бүр жоохон бодож байгаа л төлөвлөөл аль болох алахгүйгээр байлдаад эхлэх юм бол хамаг буусан байхгүй нөгөө тоглоомын төгсгөлд очиод хэрэглэх нөөц байлгүй болчихно гэд. Тэгээд их толгой ашиглах хэрэгтэй бас их өөр мэдрэмж өгсөн гэж хэлж болно. За өөр 100 болгосон юм бол нөгөө XCOM-ийн 1-р ангийн 100 болгож гүйцээсэн тактикийн тоглоом гэдэг утгаараа бас их нэлийн бодох, өөрчлөлтөх зарим тохиолдолд Аз их хэрэгтэй байсан тоглоом байсан. Тэгээд нөгөө өмнө хадгалсан байсан дэр эргэж очиж болдог учраас хүмүүс маань өгсөн бол тэр чигээрээ бадан тасна тэр бас хөөрхөн тоглоом байсан. Ер нь бол байгаа тоглоомудаа бас жоохон 100% болгож үзье. Оролдохгүйс тоглоомудаа нэг гүйцээж үзье гэсэн жил байлаа. Тэгээ шинэ тоглоомод тоглох гэж оролдож үзсэн боловч миний лаптоп дээр үнэхээр ажиллаагүй. Сома суулгаж үзээд дундаас мөр гацаад нөхөр болохгүй юм билээ. Тэгээд гэтээ чинийх дээр Metro Redux-ууд ажилласан байна шүү дээ, тий. Тэд нар ч одоо шинэ тоглоом биш л дээ. Redux-ууд нь хуучнуудаа бодвол арай үзүүлэх ба шаарддаг. Тэр Metro 33 ч бүр хамгийн сайн компьютер дээр ч гацдаг тоглоом шүү дээ. Тийм үү. Зарим хэсгээр л гацхаад л гацчихсан. Гэхдээ дээр үеих болохоор тэгэл гайвуулах шиг шүү дээ. Ер нь бол угаасаа хамгийн лоу дээр нь тавиал тоглож байгаа юм. Тийм. Тэгээд Сома их дайггүй аим шиг тоглоомыг сонсоодсэн. Тэгээд ажилуулахын тулд бүх юм баг дээр нь тавьж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээд хамаг тэр ертөнцөнд байхгүй болчихоо чи ингээд шал царай мотой харагдаад юм айх зүгээр дур гутаж гацаараа гал таарч байгаа юм чи нэг 20 FPS тоглоно гэж байхгүй шүү дээ. Тэгээ нөгөө нэг юу яжсэн шүү дээ. Анх Crysis гарахад нөгөө амар үзүүлж шаарддаг тоглоом байсан шүү дээ. Тэгээ бүр тийм хиллэг гарцсан. Компьютер чинь тий Canetron Crysis гэдэг Crysis ажиллуулж чадах юм уу гэдэг бүр асуулт гарцсан тий. Тэр шиг энэ Metro 33 ч хамгийн амар тухайн үед бүр хамгийн тулцсан үзүүлэлттэй компьютер дээр хүртэл хай дээр 60 FPS-д явдггүй байсан юм шүү одоо. Миний сонсож байгаагаар бол амар хэцүү бүр асрах юу шаарддаг. Би ч юу 60 FPS-ээр тоглож исэн гэхдээ ихтэй биш байна. Би ч юу 30 FPS-ээр л амжилт гэж боддог төрлийн хүмүүс шүү дээ. Хүмүүсийн нэг шүү дээ. Тийм бага. За тэгээд өнгөрсөн жилийн үед нэг айхтар шинэ тоглоом тоглосонгүй.
Хуучин байгаагуудаа Steam дээр ч баг 300 тоглоомтой болох гэж байна. Тэгэхээр тэднийгээ одоо тоглоё доо гэж бодсон. Одоо тэрэн дээр. Би ч одоо 115 тоглоомтой болчиход. За одоо эдрийгээ тоглоё доо гэж бодоод нэмж юм. Ер нь гэхдээ яг шунал хөдлөө даваадах юм аа Steam-ийн хямдралуудаар тий. Тэгээ дээрэс нь нөгөө Humble Bundle тэр чи хөөрхөн гів яваад сая Lego Hobbit, Lego Potion Center-ыг үзсэн. Тэгээ хоёулыг авцсан шүү дээ. Бид нар ч их хөвгөлтэй шүү дээ. Инэттэй тоглоомод. Тэгээ хоёулаа тэр тоглож болдог болохоор айгүй хөөрхөн. Яг шин тоглоом аваад олон болоод байгаа ш. Бахан бандлууд авсан, бүүн giveaway тийм байдлаар тэр тоглоотой байна. Тэгээ ер нь ихэнх нь миний 115 тоглоомны баг талан тийм баг шүү. Зориогүй байхтал ингээл өөрөө л нэмэгдээд байгаа ч сайхан. Тэгээд Steam дээр бүр 500 тоглоомтой хүмүүс тэгээд Steam аккаунтаа зарна гэж тавьсан. Манай нөгөө EBA шүү дээ. За. EBA сайхан юм дээр нэр Steam аккаунтаа зарна гэж сайт өргөөр зарна гэж тавьсан. Тийм үү. 500 тоглоомтой юм байна шүү дээ. Тэр чи дунджаар нэг тоглоом 2000 гэсэн үг. Харин тий. Тэгээд тэнд дунд чинь GTA 5-аас эхлүүлээ том тоглоом зөндөө байгаа. Зарж байгаа шалтгаан юу гэн? Тэгэхгүй юу консол руу шууд орох гэж байна гэсэн. Том хэмжээний хөрөнгө оруулалтаа өгч байгаа юм биш үү? Тэгж байгаа. Энэ жил би нэг жоохон achievement цуглуулах дуртай болчиход нэг хэцүү зуршлаад хаяхгүй бол ингээд achievement цуглуулах чи гоё шүү дээ. Бүр ингээд зоригтой тоглоом тоглоно гэхээр миний данж төвчөр хүртэх юм л та. Өөр үрэдтэй сүүл рүү. Single player нэг тоглогчийн гоё зохиолтой тоглоомод multiplayer achievementтэй уншил дургу үрээд тааж. Тэгээ зарим юм амар аз шаарддаг. Зарим бүр амар grind. Counter Strike Source achievement одоос хийж байгаа байхгүй юу. Тэгээд UMP нөгөө 3-3 тэр 1000 kill авна гэдэг чинь бас л тэгэл угаасаа удаан тоглох болчихж байгаа юм чи тий. Тийм авиас шаардахгүй зүгээр л тоглоо л байх хэрэгтэй болчих. Тийм яг метро шиг зарим тоглоом бол 100 хийхэд ингээд тэр ертөнцийн талаар ч юм уу те эсвэл огт бодож байгаагүй юм бодуулдаг хандлага өөрчлөлт төрүүдийг сонирхолтой ачивментүүд байгаа байхгүй. Тэгээд нөх олон цагт зарцуулахгүй нэг 20 хэдэн цаг тоглоход бол тус үрийнх нь нэг ачивментүүдийг л 100 хийчихнэ. Хэцүү ачивментүүд бас байна яг. Гэхдээ Steam дээр тоглоом 100% болохоор нөгөө нэг юу шиг PlayStation 4 шиг нөгөө Platinum Trophy Enter гэж өгдөг байсан бол гэж би их боддоо шүү дээ. Xbox дээр бас тийм өгдөг байхгүй. Тийм үү? Тийм амар урамгүй шүү дээ. Тийм зүгээр л Steam дээр зүгээр л perfect games тэдгээл гарч ирнэ. Тэгээл дундаж гүйцэтгэл нь тэдэв гээл тиймэрхүү л бит. Тийм тэгэхээр энийг хаяад би одоо бас нэг өөр гоё тоглоомод шилжмээр яхад суулгацсан болохоор ачиутуудын 100% болгож ийж гэж л нэг юм сонир зуршилтай болчиход байна. Тэгээ ирэх жил бас энийг хаяад өөр тоглоо тоглож үзмээр л би одоо Warhammer дээр тоглож үзмээр юм тий. Тийм л болчиход байна. Одоо нэг Grand Strategy төрлийн тоглоом руу орж үзмээр байна. Crusader Kings би явууллаа. Тэгээд одоо бол юу ч ойлгохгүй хэвээрээ. Тэр чинь бүр амар ингээд бүр мангар том тоглоом байлаа шүү дээ. Би зүгээр нөгөө нэг HUD-ийг нь харсан байхгүй. Тэгсэн чинь бүр толгой иргэжлээ тийм. Орохын тулд эхлээд нэг жоохон гайгүй юмнаас эхэлж мэглээ. Юу моноос Civilization гэдэг. Civilization өөрх юм шүү дээ тийм. Civilization-аас л эхлэе гэж бодож байгаа. Civilization тоглож байгаа Crusader Kings руу орсон чи яг нэг нөгөө 2 дугаар ангийн дүүдэд тоо зааж агаад шууд ингээд тригонометр үзэж байгаа шиг санагдчихлээ. За 18 оны үед одоо сүүлчийн том идэ байгаа. Тэр нь одоо ноён гал бүрв яаж байгаа вэ? За миний би 1 сард Австрал улс руу суралцахаар явахаар болсон. Дор хэж нэг жилийн хугацаатай. Тэр нь цаашаа сунж магадгүй. Тэгээд бас яг өнгөрсөн 3 сард Ginkgo Япон руу суралцахаар явж байсан шиг би ингээд энэ 1 сард Австрал руу суралцахаар явахаар боллоо. Тэгэхээр гадаад сурмаар байвал хамт подкаст хийгээд жилийн дараа явж болно. Тийм ингээд гадаадд сурах төлөвлөгөөтэй виз нь гарахгүй өнтер хүмүүс авах юм бол мөнгөнд санал тавиад тоглоомын подкаст хийгээрээ тэгээд жилийн дотор бол виз чинь гарчнаа гэж хэлье. Тийм. Тэгэхээр тоглоомч хэр нь одоо ингээд ганцаараа л болж ах шиг. Тэгэхээр нэг тоглоом их сонирхдаг. Тэгээд Япон тоглоомч юм эсвэл PlayStation, Xbox-ийн ийм нэг тухайлж нарийчилж сонирхдаг ч юм уу те. Тэгээд нэг 20 орчмоос дээш насны байвал бас холбогдож болно шүү. Тэгээ бусдаар л ирэхэд ганцаараа л хийх бах. Тэгээд 4 сараас эхэлсэн баха те хоёлаа чинь. 4 сараас эхлээд. Тийм үү, арай их эхлэегүй юу? 3 сараас эхэлсэн юм уу? 3 сард Ginkgo авсан гэхээр. За 3 сард нөгөө нэг хідүүлээ цуг хийчээд. Тийм бас нэг хүртэлтэй л явжсэн. Тийм нэг их л хүртэн байсан да. Ginkgo-гийн ажил дээр очиж хийдэг. Тэгээд энэ жилийн эхнээс за 3 сараас эхэлсэн гэх юм бол нийтдээ одоо ингээд 8 сар 9 сар цугтаа подкаст хийлээ. Сар болгон бит хоёр уулзаад тоглоомны тухай би ер нь нэг яг тогтмол хийдгүү байхдаа ч гэсэн 2 удаа зочноор оролцохдоо бүр их ер нь их дуртай л да. Яагаад тэгэхээр би тоглоомны тухай тоглоом тоглох дуртай. Тийм болохоор тоглоомны тухай ярих дуртай. Тэгээ нөө шинэ мэдээлэл юу байна, юу гарч ийн эдрийг яг хаяа нэг ярьдаг байсан ч гэсэн
үнэхээр яг ингээ мэдээлэл аваад 1 цаг 2 цаг орчим үнэхээр гоё байж чад харилцаар өрнөж жагаад явдаг байсан. Тэгээ тэрийг сар болгоо хийдэг байсан да бас их баяртай байгаа. Тэгээд ингээд бас 1 жил бүтээ хийж чадаагүй ч гэсэн бас та нарт таалагдсан баха, сонсож байгаа хүмүүс таалагдсан, танигдсан баха гэж найдаа. За тэгээд 1 сард би сая хэлсэн гадагшаа сургуульд явж байгаа. За тэгээд мэдээж эргэж ирэх юм бол эргээд мөнгөнтэйгөө гинкоч гэсэн эргээд ирэх баг. Тэгээ гуруулаа ч юм уу, эсвэл хоёлаа юм уу, үргэлжлүүлээ тоглоом подкаста хийхэд бол үргэлж нээлттэй байх болно. Сардаа 1 удаа уулзаад. За тэгээд намайг гинко мөнгөн бит хоёрыг хүлээж сонсдог байсан. Сонсогчдод баярлалаа. За тэгээд дараа дахиад уулзах байлгүй дээ. За ингээ баяртай гэж. Уулзахгүй ихэр угаасаа шал сонирн байт юм аа. Хоёулаа ч сайн нэг өвдөд нэг холбож хийсэн шүү дээ. Тий нөгөө нэг би гэрээсээ гарч болохгүй мөнгөн болохоор ханаад өрцөн бас гэртээ. Тэгээд алсаас нөгөө микрофоноор юу хийж жагаад видео call voice call хийж жагаад нэг хийж үзсэн. 2 удаа тэгж хийсэн. Амар өөдрөгтэй юм билээ. Цаг явж өгдөг юм байлээ тэгж ярихаар чи. Яг ингээ уулзаа ярихаар 1 цаг бол дорхноо өнгөрдөг бол яг микрофоноор ярингууд чинь 30 минут л ерөөсөө өнгөрч өгөхгүй. Айгу хэцүү байсан. Тэгээд сардаа 1 уулзаад хэд хараг зарим найзтайгаа уулздагаас илүү олон уулзсан маа. Тий, ингээд яг найзгаа яваад идэг ч гэсэн 3 сар уулзаагүй хүмүүс бол байж л байна надад. Тий, тэгээд мөнгөн бит хоёр бол сар болго яг тогтмол уулзаад. Тэгээд сүүлд бол бүр яг сар дотроо энэ төр уулздаг. Тий, нэлээд амжилтанд хүрсэн байсан шүү. Амжилтанд хүрсэн бааш нөгөө нэг сараа гаргаж байгаад энэ төр өмнөх сарынхаа подкастыг хийдэг байсан бол одоо бол яг сар дотроо хийгээд сар дуусахаас өмнө подкаст орж байгаа. За тэгээд үргэлжлүүлээд цаашдаа үнэнчээр сонсороо. Тэгээд өөр сонирхолтой зочид зөндөө оролцох бах. Мөнгөн ганцаараа ч гэсэн яг энийг 2 жил гарan хийсэн. Цаашдаа үргэлжлүүлээд зогсоохгүй явуулах болно. Тэгээд тоглоомын мэдээллүүд ч гэсэн хэзээ ч тасрахгүй шинэ тоглоомууд үргэлж гарсаар байх учраас тэгээд цаашд үргэлжлүүлсээр байх болно. 2 жил биш 3 жил болцсон байх шүү. Гинко тийч жаагаар 2 жил. Тэгэхээр чи ингээд хоёулаа дахиад бараг жил орчим хийчлээ гэдэг чинь 3 жил хийж байгаа. Тийм байна. Би чи өмнө нөгөө групп дээр нэг 7 хоног болгоны хийдэг байсан шүү дээ. Тийм мэдээлэл оруулдаг байсан. Тийм. Яалч чи 3 жил гарan бол болчихж байгаа юм байна подкаст хийгээд. Одоо ч подкаст юм зөндөө байдаг болчтой. Тухайн үед ийм байсан бол юу яриг подкаст хийж бодохчих байх. Харин тийм подкастууд бол их болсон байлээ. Тэгээ хүмүүс ч нөгөө нэг тоглоомны лор энэ төр танилцуулаад тиймэрхүү зүр voice-оор нөгөө нэг англи хэлээр байдаг бичлэгүүд чи бүгдээр монгол хэлээр байдаг болсон байлээ шүү. Тэгээд тэрийг нь хүүхдүүдийг үзээд бас мэдлэгждэг болсон байлээ. За нэг үе бодолч бас гайгүй болчиход байгаа юм аа. За тэгээд юм байна да. За өөрч тэгээд ярих юмгүй шүү дээ. За ингээ энэ жилийн хувьд бол юм байлаа. Дараа жил бол тэгээд урдаас хүлээгээгүй байсан, мэдээгүй байсан шинэ юмнууд бас зөндөл гарах бах. Тэр болгоныг яг сар болгонд нь цааш танилцуулсаар байх болно. Хөөе намайг зүгээр ажил тохайж. Мөнгөнд танилцуулсаар байх. Яг тэгэхээр би өөрөө сонсох болохоор тэгээ одоо тогтохж байгаа юм шүү дээ. За тэгээд та нар ч гэсэн одоо өнгөрсөн жил юу тоглоо, юу нь гоё, ирэх жилээс юу хүлээж гин, тань хэрэг үзүүлсээр гээд бичээд үлдээгээрээ. Тэгээд бас гал бүрхт амжилт хүсээд комент үлдээхгүй тий. Тэгээд дараагийн имшлэг хүртэл түр баяртай. Мөнгөн болон гал бүр байлаа. Баяр та. За баярлалаа гал бүр. За баярлалаа.